Эрдэнэс 5.10% хувьцааг 2.7 сая иргэнд үн төлбөргүй тараа нь үндэсний аж ахуйн нэгжүүдэд 10% нь хувьцааг нэрлсэн үнээр нь худалдана. Энэ бол улсын хурлаас гаргасан 39-р тоод тогтоолын ерөнхий агуулга. Гэтэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа энэ 39-р тогтоолд засвар хийх саналыг их хурлын гишүүн Батбаяр Батцуур нар гаргаж, их хурлын тогтоолын төслийг боловсруулж өнгөрсөн 5 сар засгийн газрын их хурл өргөн мэдүүлсэнийг одоо эд хэлэлцэж байна. Үндсэндээ өчигдөр Монгол Ардын намын бүлгээс дэмжих санал гаргаснаар 39-р тогтоол засвар орох нь ойлгомжтой боллоо. Бүлгийн хурлаас энэ 10%-ийг ард иргэдэд одоо шилжүүлэх нь зүйтэй юм аа. Ингэж одоо улсын хурлын гишүүдийн өргөн барьсан тэр тогтоолын төслийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн байгаа. За компаниудын хувьд яаж оролцох вөхөр тэр ард иргэд маань тэр авсан хувьцаагаа би одоо мөнгө болгож авна гэж үзэх юм бол шууд мөнгө болгоод өгөх юм. Энэ үед дотоодын аж ахуйн нэгжүүдийн хүсэл зоригдоор үндэслээд 2 тэрбум гаруй төгрөгийн бэлэн мөнгөний сантаагаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн тэдний эрх ашиг үзэл бодлыг илэрхийлэх үүрэг бүхий Монгол 990 үндэсний ассоциацийн байр суурийг тодруулж үзэгчдэд хүргэж байна. Төр засагтаа тэрсэлдэхгүй бас дахиад мөнгө татаж Эрдэнэс 5.7% хувьцааг үнд орохоос мөнгө худалдаа авч татан байршуулах арга зам бас бий тэд тооц суугаан байна. Нэгэнт ингээд ард түмэн тараачих юм бол ард түмэн тэрийг шууд гаргаад биер дээр зарчих юм бол хэн авах вэ? Ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр тэрнийг тэг шууд гаргаад биер дээр зарахын өмнө талд ард түмэн тэрийг зарсан ч гэсэн нөгөө хамтын хөрөнгө оруулалтын байгууллагууд гэж одоо дэлхий дээр өндөр хөгжсөн орнууд ер нь бол хөгжилтэй орнуудад байдаг. Тэгээ олон түмэн хүчээ нэгтгэж үндэсний өөрсдийгөө дэмждэг, өөрөө өөрийгөө тэтгэдэг, дэмждэг ийм хөрөнгө оруулалтын хэлбэрүүд байгаа л та. Бид нар тэрийг ер нь нэвтрүүлнэ гэдээ манай компани стратегт байгаа. Тэгэхээр тэрийг дэмжих замаар одоо өөр юу гэсэн үг вэ гэхээр энгийн үгээр хэлэх юм бол тэр ард түмний эзэмшилд байгаа хувьцаануудыг нэгтгэнэ, санд нэгтгэнэ. Тэгээ үнэхээр одоо зархаас өөр аргагүй байгаа хэсгийг нь сангаас хөрөнгө гаргаж хөдөлж аваад тэгээ энэ сан хэлбрээр компани тэр 5-7 үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Энэ үндэсний аж ахуйн үндэснийхээ монголчуудынхаа мэдэлд 5-7 хувьцаагаа байлгах тэр механизмыг сонгоно. Одоо бүлгийн гишүүдийн саналыг ажлын хэсгийнхэн нэгтгэхэд байнгын хороодоор шүүлгэж их хурлын чуулганд оруулах юм байна. Асуудал дэмжигдсэн тохиолдолд энэ оны 3 дугаар сарын 31-ээс өмнө төрсөн Монгол Улсын иргэн бүр Эрдэнэс 5.72 шиг хувьцааны эзэн болж харин Монгол эзэдтэй дотоодын 53,000 аж ахуй нэгж хос оцорно гэж ойлгож байна. Ганд улам шууд мэдээллээ.